Самбайцгаана уу эрхэм үзэгчдийн үдшийн амгалан гэлтгийа. Өнөөдөр бол 2026 оны 7 сарын 28-нд Мемор гараг. Вашингтон дэсийн хотноо бол үдшийн 9 цаг өнгөрч байна. Өнөөдөр Нью-Йорк Таймс сонин гарсан нэгэн мэдээлэл хуульчдын анхаарлыг бол гой татаж байна. Тиймээс энэ мэдээллийг магадгүй монголчуудад бас хэрэгтэй байж магадгүй гэдэг үүднээс товчхон мэдээлж байна. Мэдээний үндсэн агуулга бол ICE-ийн зүгээс Америкийн томоохон 15 нисэх онгоцны буудал дээр визийн хугацаа дууссан хүмүүсийг баривчилж байгаа тухай ийм мэдээлэл олонний анхаарлыг татаж байгаа. Визийн хугацаа дууссан гэдгийг бид өхөн мэдж байгаа. Америкт түр визээр ирсэн улмаар статус солиулж байгаа хүмүүсийн өргөдөл хянан хилцэж явах хугацаанд тухайн хүний виз удаан хүлээсэн нөхцөлд хүчингүй болж байгаа. Хэдийгээр тухайн хүний анх ирсэн виз хүчингүй болсон боловч USCIS дээр pending кейсд байгаа нөхцөлд тухайн хүний статус харлаагүй гэж үздэг. Үүнийг бол статус завсардсан гэж бид өхөн бол ярьж сонссон байна. Үүнийг бол мэдээж аяллийн визтэй ирсэн хүн оюутны визээ солиулж байгаа. Хамгийн ойрын жишээг бол дурдж болохоор байна. Аяллийн визтэй хүн оюутны визээр солиулах хүргэл гаргасан үед хэрвээ тухайн кейс удсан нөхцөлд аяллийн виз нь хүчингүй болдог. Хэдийгээр тухайн хүний виз дууссан боловч цаашлуулын хууль зөрчсөнд тооцдоггүй байсан. Тэгвэл Трампын 2 дахь засгийн үед бол энэ ойлголт үндсэндээ хүчингүй болж байна. Энэ мэт Трампын засаг бол онгоцны буудлуудаар явж визийн хугацаа дууссан хүмүүсийг баривчилж байгаа. Өнгөрсөн 2025 оны 12 дугаар сард ICE TSA буюу тээврийн аюулгүй байдлыг хамгаалах газартай хийсэн тохиролцоон дээр үндэслэн явагдаж байгаа. Буюу TSA-гээс зочиж байгаа хүмүүсийн мэдээллийг авч яж магадгүй гэсэн. Ийм үндэслэлийг бол Нью-Йорк Таймс сонинд бол мэдээлсэн байна. Тус сонинд мэдээлснээр бол ICE-ийн цагдаа нар энгийн явцтайгаар онгоцны буудлуудаар явж өнөөдрийн байдлаар хуульчдын өөрсдийнх нь баталгаажуулснаар наад зах нь 25 гадаадын иргэн визийн хугацаанд дууссан шалтгаанаар баярлагдсан тухай мэдээлж байна. Тиймээс хуульчдын донд ярьж байгаа Иранаас үзэхэд бол энэ мэдээ гарсны дараагаар визийн хугацаанд дууссан боловч кейс нь пендинг байгаа хүмүүсийн хувьд онгоцоор зорчихоос зайлсхийж байгаа тухай ийм мэдээлэл байна. Тухайлбал тус сонинд мэдээлсэн хэсгээс таахан харж байна. USCIS өргөдөл гаргасан визийн хугацаанд дууссан пендинг кейстэй байгаа хүмүүс. Үүний дотор бол ажлын визээ сонгуулахаар өргөдлөө хүлээж байгаа. Америкийн иргэнтэй гэрэлсэн улмаар ногоон карта юм уу өчгөр үнэтэй хүлээж байгаа хүмүүсийг гадаадын иргэд энэхүү баримтчилгаанд өртсөн байж магадгүй тухай мэдээлж байна. Ингээд ямар ч тач өнөөдрийн гарсан цаашлуулын хуульчдын дундаас анхаарал татаж яриа болж байгаа мэдээллийг товчилж хүргэлээ. Үүнийг шуурхай өргөж байгаа шалтгаан бол монголчуудын дунд бас энэ байдал түгээмэл байж магадгүй. Аяллийн болон бусад төрлийн төр визээр ирсэн монголчуудын хувьд статус солиулах. Ер нь монголчууд гэхгүй гадаадын иргэдийн дунд бол энэ байдал түгээмэл байгаа. Тиймээс түр визээр ирээд статус солиулах өргөдлөө өгсөн улмаар кейс нь шийдэгдээгүй хүлээгдэж байгаа. Энэ хугацаанд визийн хугацаа дууссан хүмүүс байгаа бол энэ мэдээлэлд анхаарлаа хандуулж сонир сэрэмжтэй байх ийм нөхцөл үүссэн байна. Ингээд олон зүйл нөршихийг хойш нь тавиад энэхүү мэдээний доод талд Нью-Йорк Таймс сонинд гарсан мэдээллийг унших линкийг оруулж өглөө. Үдшийн тооч шуурхай мэдээнд анхаарлаа хандуулсан үзэгчдтэй баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя. Ашиглахад хэлбэр автомат хяналтын самбартай цахилгаан мага зарцуулдаг орчин үеийн олон шатлалт Ковей ус цэвэршүүлэгч нь тоосон цар, лаг шавар, хүнд металл, биологийн болон химийн бохирдлыг устгаж элдв үнэрийг арилгаж усыг сэнгэнсэн амттай цэвэр болгодог
эрүүл мэндийн шидэд төхөөрөмж юм. Манайхан долон төхөөрөмжөө төлбөрийн уян хатан нөхцөлөөр худалдаалахаас гадна түрээсийн үйлчлэгээ үзүүлж угсралт, суйрлуулалтыг өмнө төлбөргүй хийж гүйцэтгэдэг. Ковей Purifier